Таны Америкийн нэгдсэн улсад Манхэттенд байдаг нэг байрны асуудал интернетээр гарсан. Бас нэг юм хаусны гадаа та одоо ингээд зүлэг услаа тийм ээ. Зүлэг усалж байгаа юм шиг. Тэр таны байш юм уу юм? Тэр мэдээлэл үнэ юм уу? Нэгдүгээр зүлэгний тухай ярих уу? За тийм. Гэхдээ тэр чинь ингэс юм ахлаад. Баяр Канадад цагаачлав гэдэг мэдээ 2-3 жилийн өмнө баха. Сайтуудаар цацагтаад нэлээд тавигдсан юм. Тэр чинь нэлээд байж байгаад тэгээд тэр зүлэг усалж байгаа зураг чинь өнгөрсөн хавар байна уу да? Гарсан баха, хавар гарсан баха. Өнгөрсөн хавар байна уу, нодны хавар байна уу гарсан юм. Тэгээ би юу хүсэж байна гэхээр бол танай телевизэд бол компьютерийн техникийн мэрэгчлүүд байгаа шүү дээ. Тэр улсуудаасаа зүгээр нэг асууж байгаа. Энэ фотошопоор хийсэн эвлүүлэг байна уу? Яг оригинал зураг байна уу гэж. Би тэрнийг хараад голсон. Ягаад гэвэл ийм бас л чинь зүгээр л нэг хүн хийчихгээгүй шүү дээ. Бас нэг тодорхой захиалга байгаа шүү дээ. Захиалгаж байгаа хүлэгдсэн зүйл байна л гэж би харсан. Ягаад гэвэл фотошопыг бол янз янзаар хийж болно шүү дээ. Жишээлбэл би зүлэг усалдаггүй бол усалдаг. Энэ хойно цусландаа бол нэг томот боцсог суулгачгаад зогсож идэг байхгүй юу? Сайн фотошоп хийн гэх юм бол тэр зургийг мань аваад гадаадын нэг том эдлэнгийн одоо фонон дээр тийм ээ ингээд тавьчих бас болно да. Гэтэл тэр фотошоп дээр тэр зурган дээр байгаа хүн би биш байгаа байхгүй юу? Нэг. За яг тэр хойд цусланд очиод миний зургийг авахд хэцүү байлаа гэхэд бол фотошоп хийдэг усуд мэдэн дээ. Зүлгээ усалж байгаа хүний биен дээр миний толгойг бас эвлүүлчих болно шүү дээ. Тэгж шийгээг байгаа юм. Тэр энэний талаар бол одоо нийс илүү юм хэлж мэдэхгүй. За тэр байр суусны хувьд тэр Манхэттен биш ээ. Тэр чинь бол нөгөө миний 93-аас 96 онд ажиллаж байсан Вашингтоны их сургууль байдаг. Сиэтлд байгаа байрны тухай тэр зүлэг усалж байгаа юм чинь байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр бол би асуултанд шулуухан хариулъя. Надад одоо өөрийн эзэмшлийн ямар нэгэн байр сууц гадаадад байхгүй. Байх тийм шаардлага ч үгүй. Би Монголдо амьдарч байгаа, цаашид ч амьдрна. Бодвол эндээ ясаа тавих байлгүй. Ерөнхийдөө биш үү? Миний насны, миний намтартай хүн Канад байна уу, хаашаа ч юм уу цагаачлах ямар шаардлага байхгүй. Тэнд би амьдрна гэж байхгүй. Тэнд насыг илээнэ гэж байхгүй шүү дээ. Гадаадад амьдарч байгаа монголчуудтай би олон учирч байсан. Чийч учирч байсан байлгүй. Тэгээ би нэг зүйлийг ажигласан. Тэр чинь биш үү нэг хүмүүс янз янз байна. Гайгүй амьдарч байгаа хэсэг нь ч байна. Гэхдээ тэр биш үү 40 хүртлээ тэр нөгөө нэг гадны орчиндоо уусаад, дасаад үндэс суурэ тавьж амжсан болвол тэр хүн сууршиж чаддаг юм байна. Өөр хүүхдээ сургууль соёлд оруулаад бидний насны улсууд бол тэнд цагаачлах байнга амьдрах байтугай удаан хугацаагаар ч байж чадахгүй байгаа байхгүй юу? Энэ төр байр суусны асуудалтай ч биш. Ерөөсөө угтаа хүн гэдэг бол нийгмийн амьтан шүү дээ. Ерөөсөө л нөгөө дассан орчиндоо л хаан байж чадна. Дасаагүй орчинд очиод боол ч дээ. Би жишээлбэл сайн муу хэлэгдлэж гисэн Монголдо хинч таних санжийн баяр л байгаа байхгүй юу? Гадаадад очие хинч танихгүй нэг Аз буурлын хүн байгаа гэжтэй. Энд айгүй том утга учир байгаа байхгүй юу? Тийм учраас бол жишээлбэл тэнд нэгэнт л суухгүй амьдрахгүй юм бол тэр байр сууцаарч яадгийг илүүл ажил байгаа байхгүй тэр чинь. Тийм учраас бол гэхдээ энэ зэргийн зүйлүүд хэвлэл мэдээлэл дээр гараад би тэрнийг нэг хөөцөлдөө дэлбэлдөө хариу мариу өгөөд байдаг. Нэгэнт асуусан учраас л би хэлж байна.